За сайн байна. Нэглэн сургуулийн төгс эрхлэн төлөөлж би Момшогийн бодлого болон бодолтууд те. За өнөөдөр болохоор Японы засгийн газрын сэтгэлгээч шалгалт буюу Момшо шалгалтын 2019 оны материал их сургуулийн физик бодлогын 5-ын гинэ. За хөдлөх боломжтой пистон буюу бүлүүр гэдэг лөө те. Пистон ч шилжиж байгаа, бүлүүр ч шилжиж байгаа болохоор л энэ бүлүүр гэлээд нь те. Нэг юм бүлүүр ийм нөхөн хоолой дотор орцсон байгаа юм уу? Тэнгүүтээ хоолойны энэ амсартай ойрхон газар энийг спикер тавьчаад тэндээсээ 555 Гц тийм үү? Гц гэдэг нь болохоор 1 хухан секунд хэлдэг гэж байгаа тийм. Ийм давтамжтай дууны дэлгэн тийм дууны дэлгэн ийм давтамжтай F-тэнцүү 555 Гц гэдэг тавьчих. F-ч тавьж болно эсвэл Монголд энэ үсгээр яриад их тэмдэглэж магадгүй тийм. 555 Гц ийм давтамжтай дууны дэлгэн тавьчихъя. Тэнгүүд болохоор бүлүүр маань баруун тишээгээ зүүн тишээгээ хөдлөх юм уу? Зүүн булангаас тийм үү лефт энд гэхээр зүүн хамгийн зүүн талд байж байгаа. За явж эхэлснээр баруун тишээгээ явхад эхний болон хоёр дахь резонанс нь 14 см болон 44 см дээр энэ зайнлахороо задгаан амсраасаа ийм см дээр үүсч гинэ. За тэгэх юм бол дууны дамжих хурдыг олно гэсэн юм байна. За энэ дэр болохоор юу их гэдэг вэ? Хэр хийм баг нь яриад байгаамаа. Хийм баг нь гэдэг нь за нэг юм л явчихгүй юм уу? Ийм хийм баг нь те. Хийм баг нугаа. Хийм багнаар болохоор ингээд дууны дэлгэн явуулахаар янз бүрийн дууны дэлгэн явуулж болно. Гэтэ нөгөө резонанс буюу өөрийнх нь нөгөө хувийн дэлгэнтэй таардаг дэлгэнүүд нь те. Резонанс гэдэг чи. Резонанс нь хизээ үүсдэг вэ гэхээр юу юм? Хэрвээ задгаан амсар байх юм бол энэ дээр болохоор дэлгэний нөгөө их нь ирэх хэвээр. Хэрвээ битүү амсар байх юм бол тэрний баг нь ирэх хэвээр гэж. Тэ? Тэгэхээр нөгөө дэлгэн маань болохоор нэг иймэрхүү байгаа шүү дээ. Англи бол задгаан амсар байх юм бол энэ их цэгүүд ирэх хэвээр байхгүй юу? Битүү амсар байх юм болохоор энэ баг цэгүүд ирэх хэвээр гэсэн. Баг цэгүүд тэ. Хамгийн шилжилт багтай цэгүүд ирэх хэвээр гэж. Тэгэхээр энэ дээр манай бодлогон дээр болохоор нэг амсрын задгаан нөгөө амсар маань болохоор бүлүүр байгаа шүү дээ. Битүү байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор эхний гэдгүүлээ резонанс нь хизээ тохиолдох вэ гэхээр болохоор ингэж тохиолдох гэдэг байхгүй юу? Яг энээс энэний хооронд хуртна. Тэ дэлгэн ингэж багтгаар болж энэ дээр болохоор эхний резонанс нь гэсэн чинь нэг болохоор 14 см гэдэг утсан. Хоёр дахь резонанс нь хизээ үүссэн бэ гэсэн чинь 44 см гэсэн тэ. Ингэж байгаа 44 гэж тийм үү? 44 см. 44 см дээр яаж үүсэж байгаа вэ гэхээр одоо эндээс нүүтх нь байхгүй юу? Энэ хүртэл гэсэн үг. Хоёр дахь нь гэсэн юм чинь тэ. Тэгэхээр эндээс энэ ингээд хөлбөнгүүд сэлгүү ирчээд энэ дээр дахиад нэг макс нь ирчээд ингээд макс нь ирчээд тэгснээ энэ дээр нэг битүүн ирэх гэдэг нь тийм үү? Энэ одоо нөгөө синус 0-аас ир гэдэгтэй адилхан юм байж байгаа. Энэ дээр дахиад бас нэг 0-аас ир гэдэгтэй адилхан юм. Энэ дээр дахиад нэг 0-аас ир гэдэгтэй адилхан юм байж байгаа. Тэнгүүд долгионы урт хэдэж чинь болохоор энэ дээр ийм бахаар яадаг вэ? Нэг оройгоос нөгөө оройн ч юм уу те. Эсвэл яхаа эндээс энэ хүртэл хийж авч байна те. Гол нь эдрийг бүгдрийг залгаад холбоод явахаар буцаад синус ойд нь гарч ирэх ёстой шүү дээ. Тэгэхээр би болохоор энэ ингээд ийм хагас урт юм байна. Энэ хүртэл тийм үү? Энэ бол одоо 14 юм байна. Эндээс энэний хооронд болохоор хаслаад бол 30 см юм байна гэхээр чинь долгионы чинь нэг юм ийм мал тий ийм юм 30 см байхгүй байхгүй. Тэгэхээр энэ дахиад нэг 30 см-ийг нэмжиж манай долгион чөөр гарч ирж шүү дээ. Тэгэхээр долгионы урт нь болохоор 60 см юм байна. Тэгэд манай бодлогын үед яг ингээд бодчихлоо. Түүнээс биш хоёулаа задгаан амсар байх юм бол яах юм? Эхний нөгөө резонанс нь болохоор ийм тий энэ дээрээ хамгийн их байгаад энэ дээрээ хамгийн бага байгаад энэ дээрээ дахиад нэг хамгийн их гарч ирнэ тийм үү? Эсвэл хоёулаа битүүнүүд байх юм болохоор энэ дээрээ хамгийн бага, энэ дээрээ хамгийн багтай, энэ дээрээ нэг хамгийн ихтэй тийм. Шилжилт нь хамгийн их хамгийн бага яриад байгаа шүү. Түүнээс биш юу лээ? Энийг хамгийн их гэснээ энийг л болохоор хамгийн бага гэж хэлэхгүй шүү. Тийм. Энэ бол яг энэ цэг тийм үү? Битүү амсрууд эдгээр хамгийн багууд нь байна. Эдгээр болохоор одоо хамгийн ихүүд нь байна гэсэн үг. Хамгийн их хөдөлж байгаа зүйл шүү дээ. За юу вэ? Хийм баган дээр болохоор задгаан амсар дээр макс нэрх хэвээр битүүн амсар дээр болохоор ийм минимумод нь ирж явах хэвээр. Тэнгүүтээ эхний болон хоёр дахь резонанс фреквенси 14-44 гэдгээс хооронд нь хасаад энэ хэмжээ 30 юм байна. Хоёр ширхгийг аваад долгионы урт юм бол 60 юм байна гэдээ олчлоо. Нөгөө талаас болохоор давтамж маань яг 555 Гц гэдээ өгсөн байгаа. Тэ? Тэнгүүт долгионы хувьд чинь V тэнцүү яг лямбда F гэдэг шүү дээ. Долгионы уртыгаа 60 см-ийнхаа өршөлтөн 555 Гц. Гц буюу 1 хухан секунд шүү дээ тийм үү? 1 хухан секундээр үржиж чинь энэ шууд ардталтаа метрик хухан секунд нэгтэй гарах гэдэг байна тийм. 60-ыг 555-аар үржлээ гэхэр чи юу вэ? 3 0 0 юм шүү.
Энийгээ сантиметр биш яхаа 100 шиг сантиметр чинь 1 м штэ гэ метр руу хийчих тий. Тэгэхээр 333 м/сек гээд үзчихээр 333 м/сек гээд хариу нь бол c юм байна гэж хараад байна тий. За энэ хийн багантай холбоотой энэ арда Australian Aboriginal Didgeridoo Levitation гэнэ. Ер нь зүгээр Didgeridoo Levitation гээд YouTube ороод хайгаад үзээрэй заяа. Ийм нэг бүрээгээр ер нь янз бүрийн гоё юм хийж байгаа нэг бичлэгүүд байгаа за. Энийг бол үнэхээр сонирхоод үзээрэй. За шинэ үгнүүд ч гэх нь хайшин гэхдээ хөдлөх боломжтой пистон байсан, хоолой байна, дэлгүүн давтамж байна. Тэгмүүдээ ямар ч дэлгөөний үед те битэн зүйл ямтай F. Ямтай болохоор нөгөө дэлгөөний утт тийм үү? Нэг ийм утт ч юм уу эсвэл яг нэг хамгийн ихээсээ хамгийн ихэнч үт юм уу? Ер нь л яг эдрийг хооронд нь ингээд зүгээд явчихад болохоор буцаад нөгөө синусоид дэлгөөн маань гарах хэрэгтэй л гэсэн тийм юм байгаа. Давтамж маань болохоор яг герц байсан шүү дээ тийм үү? Герц гэдэг маань болохоор 1 ухаан секунд гэсэн нэгж байгаа шүү. Хооронд нүрчээд гэдэг дэлгөөний маань хард тийм үү? Метр секунд гарч ирнэ гэж. Apply нь байла. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.